гар утасны сүлжээ. Та яагаад Европын бусад гар утсаа ашиглахдаа их төлбөр санаа зовхгүй байж болох вэ? A. Elon Musk-ийн хиймэл дагуулын холбоотой ачаар гар утас үнэгүй ашиглах боломжтой болсон. B. Европын холбооны доторх дуудлага, мессежийн үнийн тарифт Европын холбоо зохицуулалт хийсэн байдаг. C. Европын холбооны бусад орнуудад дуудлага хийх, мессеж илгээхэд нэмэлт төлбөр авдаггүй харилцаа холбооны компаниудтай хамтардаг учраас. Зөв хариулт B. Европын холбоо нь бидэнд нэмэлт зардалгүйгээр Европ утсаар ярих, мессеж бичих, интернет ашиглах боломжийг олгодог. Таны найзууд өөр улсаас Европын холбод байгаа тань руу залгаж, мессеж илгээхэд та олон нийтийн сүлжээгээр зураг солилцоход өөрийн улстайгаа харьцуулахад хитэг төлдөг вэ? A. Бага. B. Адилхан. C. Илүү. Хариулт B. Европын холбооны ачаар бид Европын өөр улс оронд хэн нэгэн рүү залгасан ч гэртээ байгаатай ижил төлбөр төлдөг. GDPR гэж юу гэсэн үг вэ? Хариулт General Data Protection Regulation буюу мэдээлэл хамгаалах ерөнхий зохицуулалт гэсэн утгатай. Интернетийн аюулгүй байдлын талаар ярилцаж, та болон таны найзууд онлайнаар хэрхэн аюулгүй байж, хэрхэн өөрсдөө хамгаалах талаар ярилцсан уу? Энэ дижитал ертөнцид та болон таны найзууд хэрхэн зөв иргэн байх ёстой талаар жишээ татаарай. Хариулт хүмүүс өөрсдөө муу санаа агуулсан хүмүүсээс хамгаалах ёстой. Онлайн орчинд аюулгүй байхын тулд оюутнууд нууцлал өндөртэй нууц үг хэрэглэх, өөрийн жинхэнэ нэр, төрсөн өдөр гэх мэт хувийн мэдээлэл бусдад хуваалцахгүй байх, итгэж болох насанд хүрсэн хүнд ашигладаг вебсайтны талаар ярилцаж зөвлөгөө авах, таагүй мэдрэмж төрүүл насанд хүрсэн хүнтэй ярилцсан зөвлөгөө авах, онлайнаар болох болохгүй зүйлийг харахгүй тул дүрмийг дагаж мөрдөх, чамайг ашиглаж болох мэдээллийг хуваалцахгүй байх, танихгүй хүмүүстэй онлайнаар ярихгүй байх, онлайнаар танилцсан хүнтэйгээ бичлэн уулзахгүй байх. Мөн онлайнаар хэн нэгэн бичлэн уулзах хүсэлт гаргавал насанд хүрсэн хүнд хэлэх нь хамгийн чухал бөгөөд зөв юм.